Дөрөв дээрээс бомгүй дөрөв цагийн эргэлтэнд дөнгөд улмаарнуудыг минь дөнгөд улмаарнуудыг та дөлгөөн намон явхад 40 жилдээ жаргалтай дэлгэрээ. Хэлмэцдийн өдрийг одоо сугтаж энэ өдрөөр бид нар дөрөвдөх жилдээ Нэргүү Баатрууд гэдэг энэ сайхан нэртэй энэ бас яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа. Их хурлаас жил өрийн одоо 9 сарын 10-ны өдрийг бол улс төрийн хэлс хэрэгт хэлмэцдийн өдөр болгон одоо тэмдэглэл өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. За энэний хүрээнд бол манай сонгон хайрхан дүүрэг бол яг улс төрийн хэлс хэрэгт одоо хэлмэгдсэн иргэдийг цагаатгах одоо комиссийг бол бид нар байгуулсан. За энэ комисс бол энэ өдрүүдэд бол нэлээдгүй бас ажлуудыг бид нар зохион байгуулж байна. Хэлмэгдсэн хүмүүсийг сурталчлах, гэгэн дурсгалыг хүндэтгэхэд бол одоо энэ жил дөрөвдөх жилдээ Нэргүү Баатрууд гэсэн яруу найргийн наадмыг бол зохион байгуулж байна. За дүүргийн хэмжээнд бол өнөөдөр одоо яруу найргийн Нэргүү Баатрууд гэсэн энэ бол наадам маань эхэлсэн. За эх жил бол бид нар одоо хүүхэлдэйн театрда сонгон хайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн одоо монгол хэлний багш нар одоо уран зохиолын багш нартай хамтарч энийг сурталчлах, энэ яруу найргийн наадмыг өргөжүүлэх ийм ажлыг бол хийхээр бол төлөвлөд байгаа. Улаанбаатар хотод бол хэлмэгцдийг бол хийж исэн хоёр газар байдаг. Энэ сонгон хайрхан дүүргийн сонгон хайрхан уулын бил, нөгөөх нь Хамбын овоо гэсэн энэ хоёр газарт байдаг. За энэ хоёр газар дээр бол бид нар бас яг тогтчлтын ажил хийгээд ер нь хэлмэцдийн одоо өдөрт нь хүндэтгэл үзүүлэх, нэг дурсгалыг хүндэтгэх. За дээр нь бол бас ийм зохицлбор одоо бий болгох энэ ажлыг бол хийж байгаа. За энэ зохицлбор болгох ажил бол хийгдээд энэ жил бол ер нь бол бас дууссан байж байгаа. Тэгээ жил ирэх тусам манай оролцогчдын маань одоо уран бүтээл чадварчиж оролцогчдын маань одоо илэрхийлэл улам одоо тод томрон болж оролцогчдын маань тоо илүү ихээр өсөж оролцож байгаа одоо хүмүүсийн маань хувьд насны хувьд залуучууд бас сүүлийн жилүүдэд бас их нэмэгдэж байгаад энэ таатай байгаа бас та бүхэндээ илэрхийлье. Энэ 2024 оны 4-р удаагийн Нэргүү Баатрууд яруу найргийн тэмцээнд оролцож байгаа эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн халуун тодорхойлыг өргөн төвшүүлье. Наадам амжилттай сайхан болох болтугай. Баярлалаа. Нэргүү Баатрууд гэж энэ сайхан хүндэт наадмыг хүндэтгэж, хөрөлцөн ирж, оролцож байгаа, мөн зохион байгуулж байгаад туйлын их талархалтай байна. Учир юу хэмээвэ? Миний өвөг дээдс хэлмэгдүүлэлт хэмээх энэ хар шуурганд өртөж байсан гашуун хагацлуудыг миний үр удам үзэж байсан ийм төвхтэй юм билээ. Миний өвөг дээдс бол тайж ухсаатай сайхан мэрэгдүүд байсан энэ гашуун шуурганд өртөж байсан ийм төвхтэй. Тэгэхээр үүнийг өнөөдөр бид шүүн хилцэх гэсэнгүү, буруутгах гэсэнгүү, зөвтгөх гэсэнгүү ийм айхтар үйл явдал болж байсан юм шүү. Тэгэхээр тухайн он цагт одоо юу басныг үр хооч нь хизээч бүү мартаасаа хэлмэгдүүлэлт гэдэг энэ гашуун шуурганд бидний өвөг дээдс өртөж байсан юм шүү. Халуун ам бүлээн цусаа алдаж байсан юм шүү. Энийг хизээч бүү мартаарай, хүндэтгэж яваарай. Энэхүү өвөг дээдсийн минь халуун ам бүлээн цусаар олцсон эрх чөлөө тусгаар тогтнол их сайхан хилээ хайрлаж яваарай гэж бодож миний хувьд уран бүтээлч хүний хувьд өөрийнхөө шүлэг бүтээлээр Нэргүү Баатрууд хэмээх энэ сайхан наадамд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Сайн байцгаана уу? Намайг Баянзолын Хүчрэл гэдэг. Би 15 настай, одоо 11-р ангийн сурагч. Нэргүү Баатрууд гэдэг шүлэг яруу найргийн наадамд анх удаа оролцож байна. Өнгөрсөн жил Нэргүү Баатрууд тэмцээнийг цахим уудснаас хараад их гоё тэмцээн юм байна. Тэгээд үг хэллэг нь чих яруу тод байсан болохоор дурлаж эхэлсэн. Би энэ тэмцээнд Өвмэн гэдэг шүлгээр оролцож байгаа. Өвмэн гэдэг шүлэг маань болохоор тэр үеийн бодит байдал төрөх Өвмэн гашуун дурсамжийг өгүүлсэн хар бараан талыг илүү их гаргаж ирсэн шүлэг байгаа. За би энэ чухал гэдэг хүний зэ охин байна. Тэгээ миний өвөг эцгийг бол 1937 онд Улаанбаатар хотод орлогч дарга байхад нь баривчлаа. Тэгээд нэг 12 тонол дээд хэмжээ авсан байдгийг. Энэ хүн бол ардын хувьсгалын барьцаан байсан.
намын гишүүн байсан. Оросын зүйл толгойд ус Дэлчингийн нарийн бичгийн дараагаар Улаанбаатар хотын захиргааны орлоготоор ажиллаж байсан хүн байгаа. Ингээд энэ элмэгцэн улсууд ингэж мөнгөчүүлж хагаад Цонгой хархан дүүргээс зохион байгуулж байгаа. Их баярлж байна. Ер нь энэ хойшооштой энэ одоо цөөхөн үлдэж байгаа ач зэнэрл үлдсэн шүү дээ. Ерөнхийдөө ийм сайхан улсуудыг одоо түүх мартахгүй байх хэрэгтэй байна.